Сайн байцгаана уу? Хөдөө аж ахуйн сургуулийн бизнесийн эдийн засгийн 1-р дамжины оюутан Анна Жин байна. Сайн байцгаана уу? Хөдөө аж ахуйн сургуулийн бизнесийн удирдлагын 1-р дамжааны оюутан Болор Эрдэнэ байна. Өнөөдөр бид хоёр Нутгаараа бахархын сэдвийн дагуу Төв аймгаа танилцуулах гэж байна. Төв аймгийн төв нь 100 мод хот юм а. Төв аймаг Монгол улсын дорны төв хэсэгт 74,000 км² газар нутагтай. 1921 оны ардын хувьсгалаас өмнө Түшээ Тохон аймагт багтаж байсан. 1923 оны 10 сараас Богдхон уулын аймаг, 1931 оноос Төв аймаг гэж нэрлэгдэх болсон. 1931-ээс 1942 онд аймгийн цагиргаа Улаанбаатарт хавсрагдаж 1942 оноос одоогийн 100 мод хот төвлөрсөн. Дундаа Улаанбаатар нийслэлийг хүрээлж бусад талаараа Хинти, Говь Сөмөр, Дунд Говь, Өвөр Хангай, Булган, Сэлэнг 6 аймагтай хэллэнэ. Төв аймаг нь 27 сум 97 багт хуваагддаг байна. Нутаг дэвсгэрийн 16.4% ноймод 36.5%-ийг хээрийн бүс эзэлдэг. Нутгийн хойд хэсгийн уулын өргөн хөндийнүүд нь газар тариалан тохиромжтой, бүрэн бор хөрстэй, өмнөд хэсэг нь гүвээ толгод бүхий тал хээр газар. Төв аймагт Хинтийн нуруу, Асрал тайрхан, Заамрын нуруу зэрэг уул нурууд, Хэрлэн туул зэрэг 30 гаруй гол, Жанчивлан, Цайтам, Цахир зэрэг нуурууд, Тахийн сүрийг эдээшлэх хустай нурууны байгалийн цогцлборт газар, хүзүүгээ нуглаа твтэж байгаа согооны дүртэй Борчин чулуун уул, Зоргол хайрхан, Ангаах шидтэй Элсэн манхан болох Молцог ил зэрэг байгалийн ховор сонин үзэгсэлэнт газруудтай. Бас хүннүү түргийн үеийн хүн чулуунууд, Буган хуршуу зэрэг түүх соёлын дурсгалууд байдаг. Төв аймгийн үзэгсэлэнт газрууд. Манжуушрын хід. Монгол улсын Төв аймгийн 100 мод хотоос холгүй байдаг. Бурхан шашны хід юм а. Улаанбаатар хотоос өмнө зүгт 43 км-ийн зайд орших Төв аймгийн 100 мод хотын төвөөс 128 км. 100 модын амны ихэнд Ачид Дүн хорийн булаг хэмээх ингэр газар Манжуушрын хід төр оршино. Манжуушир гэдэг нь оюун бэлгийн тэнгэрийг сахих бурхан гэсэн утгатай. Манжуушир ламтны анх дугаар дүрийн хувилгаан Лувсан Жамбал данзан удирдан 1733 онд Богдхон уулын урт тэнгэрт бариулснаар Манжуушрын хідийн суурь тавигджээ. 18 дугаар зууны сүүлчээр цогчин дуганыг байгуулж өмнө талд Богд уулнаас ус татаж хиймэл нуур үүсгэжээ. 1760 онд Бадмын дуган, 1770 онд Шар хүрээ хэмээх Богдын ордныг байгуулжээ. Мэлхий хад нь 24 м бөгөөд өмнө нь Мөнгөд хад гэдэг нэртэй байжээ. Чингисийн морь цогцлбор буюу Цонжин болдог. Энэхүү цогцлбор нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос 54 км-т оршдог. 40 м-ийн өндөр их хааны морьтой сүрлэг хөшөөний суурь нь 10 м 36 баган бүхий байгууламж юм а. Уг цогцлборт аялал жуулчлалын олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулагддаг. Уг цогцлбор нь Төв аймгийн Эрдэнэ суманд байрлалаа. Аялал бүтээлийн сум Улаанбаатар хотоос баруун хойш 92 км засмал замаар 7 км шорон замаар явж хүрэх зайд буюу Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн Далын ам хэмээх газарт оршдог. Урд нь нутагт Далан хар хэмээх булаг урсаж, эргэн тойронд нь Далин ягаан хэмээх цэцэг ихээр ургадаг байсан учраас ийм нэр идэжээ. Тус аймаг байгаа уулыг гард хэмээх агаад хад мод алгалсан уулын сүрлэг үзмжийг илтгэсэн газар юм а. Тэрхүү сайхан тогтцыг түшиглэн мөрвөл залбирэн үйлдэх буддын шашин, ариун дагшин сүм музейг байгуулжээ. Үндэслэн байгуулагч нь ард олноо Бурхан ламч хэмээн алдаршсан бүр бат бөгөөд энэхүү сүмийг үлзэгч бадруулагч хий дорн болон хэмээн айлцсан байдаг. Аялгийн сүмийн дотор гадар талд ургаа том чулуу байх агаад түүнийг өөрөө үзсэн ширээ хэмээн. Анх сүмийг барихаар буур засах гээд тэрхүү чулууг зүсэж хаглан авахаар завджээ. Гэтэл гинэт төмөр тэгсэн байна. Бурханч лам тэр шөнө нэгэн зүйлбэл нөгөөх чулуу тод үзэгчжээ. Тэрхүү чулууг хүлгэж болохгүй мэн хэмээн ойлгоод сүмийн дотор талд үлдээсэн жансрыг бурхныг зүрхэн тарина. Мааны 6 үсгийг нь сэлэн мөхүүлжээ. Манай нутгийн алт орсноо. Агуайн самдангийн Сүхбаат нь Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат өсөх идэр үлэмж бадрах, саруул сайжрах, хуурны шүүгэгч, үнэн зоригт цогт гарамгай, далай даян, дархан авраг. Борчин овогт Даш доржийн Нацаг доржин 1906 оны 11 сарын 17-нд Төв аймгийн Баярын дэлгэр сумын Гүн галуутай гэдэг газар мэндэлжээ. Монголын орчин үеийн уран
зохиолыг үндэслэгчдийн нэг зохиолч яруу найрагч байваа. Бидний сайн мэдэх миний нутаг 4 цаг алс газар суухаар явагч миний хэн цураг гэх шүлэгнүүдийг төрөвсөн. Бавуугийн цаваг сургууль 1944 оны 11-р сарын 25-нд Төв аймгийн Баян Өнжил суманд төрсөн. Монгол улсын хөдөлмөрийн баатар, бүгд найрамдах Монгол ард улсын төрийн шагнал, соёлын гавьяа цэцгэлтэн Монгол улсын ардын уран зохиолч яруу найрагч хүн байжээ. Уул ууралдахад ухаарч хамт байлаа. Өрийн шууд ирэхэд ганганж хамт байлаа. Найр хайрын дунд уярч хамт байлаа. Нас насны хөлд улирч хамт байлаа. Чамдаан би хайр Амтан урамлын тухайд Төв аймгийн улсад хуш, шинэс, бүлэс, бургас, нарс, яргаа зэрэг янз бүрийн модтой мөн өрөл, мойл, үхрийн нүд, нохой хошуу зэрэг сонгон, хөмөл, мэнгэр, халиар чихэр, өвс мэтийн ховор болон дэд таван салаа, тарван шир, алтан гагнуу гэх мэт эмийн ургамал ургадаг. Мөн буг, согоо, хандгай, аргал, уулз, хойлог, хүн зэрэг 16 зүйлийн дархан цаазд амтнаас гадна хэрэм, тарваг, үнэг, хэрс, гахай, шилгүүс, баага зэрэг агнуурын ач холбогдолтой 30 гаруй төрлийн аратан жигүүртэн байдаг. Дэд бүтцэн Уг аймгийн нутаг дэвсгэрт Монгол улсын нийслэл Улаанбаатар хот байрладаг ба харилцаа холбоо авт болон төмөр зам зэрэг үйлдвэрлэлийн дэд бүтц харьцангуй сайн. Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дээр хөшгөтийн өмдийн мэсцэг онгоцны буудал байрладаг. Манай аймгийн өнөөдөр хөгжиж буй орн бөгөөд нийгэм, эдийн засаг, мал аж ахуй гэх мэт олон талаараа хөгжилтэй байна. Төв аймаг нь нийгэм эдийн засгийн хөгжлөөрөө хөдөө аж ахуй, мал аж ахуй болон газар тариалангийн салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн сүүн махны үйлдвэрлэл өндөр түвшинд хөгжиж байна. Харин хүн амын амжиргааны түвшин нь өргөнөөрөөс олон иргэдийн орлогын их үүсвэр нь мал аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэлтэй холбоотой байна. Төв аймаг нь нийслэл Улаанбаатарын хүн амын махны хэрэгцээний ойролцоогоор 40%-ийг хангадаг гэж үздэг. Мөн хүнсний хувьсгал аяныг дотооддоо үйлдвэрлэх 19 гол нэрийн бүтээгдэхүүний 15-ыг Төв аймаг үйлдвэрлэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.